Энэ сард 10 хоногийн өмнө Москва хотод болсон хэргийн тухай хүргэхээр бэлтгээд байна. Дээдлийн мэд суугаа дагаагүй байгаа бол хэрэгээ сонсохоосоо өмнө дагаад анхаарлаа наашаа хандуулаарай. 2026 оны 6 дугаар сарын 4-ний өглөө одоогоос 10 хоногийн өмнө Москва хотын Алтайская гудамжинд байрлах нэгэн орон сууцнаас цагдаад дуудлага ирсэн. Утасны цаанаас залуухан эрэгтэй сандарсан хоолойн сонсогдож яг юу босныг нь өөрөө ч бүрэн ойлгоогүй мэт дуудлага өгсөн байгаа. Тэр хурдан ирээрээ энд аимшигтай зүйл болсон байна гэсэн хідэн үгсийг л давтаж хэлсээр байсан гэдэг. Ингээд цагдаа нарч яаралтай дуудлагыг хүлээж аваад хэргийн газарт очиход гаднаас нь харахад бол энгийн л нэг Оросын орон сууцны байр. Тухайн байрны үүдэнд очиход харин тэр хаалга нь бусад айлын хаалганаас бол өөр харагдаж байсан. Гараар зурж буцан хээ янз бүрийн бэлэгдэл тод өнгийн дүрслүүд хаалгыг бүхэлд нь бүрхсэн нь харагдаж байгаа. Үүдэнд тэднийг дуудлага өгсөн залуу хүлээж байсан. Түүнийг Михаил Смирнов гэдэг 22 настай Тай боксийн тамирчин үл хөдлөх хөрөнгийн агент хийдэг залуу юм байна. Түүнийг харахад уусан шинж тэмдэг харагдаж байсан. Ойртоод үзэхээр биенээс нь архины тийм их үнэр хахалж байсан. Хожим тогтоогдсноор өмнөх шөнө тэр нэг бааранд нэлээд цогтуу байсныг нь хүмүүс харсан байдаг. Ингээд мөрдөгчд асуултууд асууж эхлэхэд Михаил би юу ч санахгүй байна. Хитрхийг цогтоод тасарчихсан байжээ гэсэн хариултыг өгдөг. Тэр байр нь Михаилих биш харин 28 настай Мария Склянкина гэдэг эмэгтэйгийнх. Мариягийн хувьд уран бүтээлийн хүрээлэлд хүмүүс түүнийг Марианжи нэрээр нь мэддэг байсан. Тэр өөрийн гараар үүдний хаалга дээр зурсан тэр зүйлээ зурсан, хөгжим зохиодог, зураг зурдаг, мөн сошиал орчинд даагчтайгаа бяцалгал, сүнслэг хөгжлийн талаар контент хуваалцдаг тийм эмэгтэй байж. Цагдаа нарыг байр руу ороход харамсалтай нь Мария аль хэдийн нас барчсан байдалтай болцсон. Түүний цогцос орон дээр хэвтэж байсан. Гаднаас нь харахад зүгээр л амархаар хэвцэн хүн шиг харагдаж байсан гэдэг. Ингээд мөрдөгчд дуудлаггүй хид хідэн сэжигтэй зүйлийг анзаарсан. Бүсгүй гуян дээр хөхөрсөн мөрнүүд байсан. Мариягийн биен дээр ер нь олон шивээс байсан болохоор зарим уул мөрийг ялгаж харахад төвөгтэй байсан ч гэсэн хүч хэрэгсэн шинж тэмдгүүд бол илтээсэн. Мөн толтой ширээний дэргэд шалан дээр хайж ширээний нэг шургуулга нь онгорхой харагдаж байсан. Хамгийн хачирхалтай нь түүний үснээс хид хідэн хэсгийг бөөнөр нь тайрчихсан байдалтай байсан. Яад ийм зүйл болсон гэдэг энэ сонин дүр зурагт уг нь бол хариулах үнэн нь Михаил байх ёстой ч гэсэн Михаил эдгээр асуултын алинд нь тодорхой хариулт өгч чадаагүй. Судлаад үзэхэд Михаил Мария хоёр хосууд байсан юм байна. Сошиал сүлжээн дээрээс нь харахад тэд төгс хосууд шиг л харагдаж байсан. Миний хувьд энэ зурагнуудаа Марианжи гэсэн Instagram хаягнаас нь амиа алдсан бүсгүн өөрийнх нь сошиал хуудаснуудаас татаж бэлдсэн байгаа. Мария найзуудтай хүртэл мөрөөдлийн хүнээ олсон, түүний хажууд өөрийгөө өөрчлөгч шаардлага байдаггүй, дүр эсгэх шаардлагагүй тийм хүнтэйгээ учирсан гэж ярьдаг байсан юм байна. Харин цагдаа нарыг хөршүүдээс мэдүүлэг авах үед огт өөр зүйл ил басан. Энэ өнгө будгаар чимгэлсэн хаалганы цаана сар үргэлжилсэн хэрүүл маргаан орилж хашгирах дуу тасардаггүй байсан тухай хөршүүд нь ярьсан. Энэ байранд олон удаа цагдаа дуудлага өгч байсан нь тодорхой болсон. Нэг хөршин нэг л өдөр тэр эмэгтэйг алчих үедээ гэж айдаг байсан тухайга ярьсан байгаа. Ер нь бол тэдний харилцаанд 2026 оны хавар одоогоос 2-3 сарын өмнө нэлээд том өөрчлөлт гарсан юм байна. Яагаад гэхээр Мария жирэмсэн босноо мэдсэн. Гэхдээ энэ хүүхэд нь төлөвлөсөн зүйл байгаагүй. Михаил үр зээлтэй болчихсон сэтгэл санаагаар унаад бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлж гисэн байсан болохоор Марияг жирэмсэн гэдгийг мэдээд баярлах биш харин ч тэр үедээ харилцаа нь уламд ордоод асуудлууд улам хурцсан юм байна. Эцэст нь Мария хатуу шийдвэр гаргаад тэр Михаилыг бүрэн сошиал сүлжээнээс хүртэл блоклоод түүндээ дахиж ямар ч холбоогүй байхыг хүссэн гэдэг. Тэгэхээр нэг асуулт гарч ирж байгаа. Хэрвээ Мария түүнээс холдохыг хүсэж байсан бол тэр шөнө Михаил яагаад дахин түүний гэрт байсан бол Мария яагаад яаж нас барсан бэ гэдэг асуултууд. Энэ хэрэг бол маш шинэ хэрэг гэдгийг санах хэрэгтэй. Ердөө 10 хоногийн өмнө 6 дугаар сарын 4-нд болсон хэрэг. Мөн энэ хэргийн эргэн тойронд маш олон эргэлзээ төрүүлсэн баримтууд байгаа. Тиймээс энэ удаа бид энэ түүхийг эхнээс нь хамтдаа задлан ярилцаад энэ хэрэг яагаад болсон тухай мөрдөгчд шиг сонсцгоо. Мария Склянкина 28 настай байсан. Гэхдээ интернет орчинд хүмүүс түүнийг Мария Лесная гэдэг нэрээр нь мэддэг. Харин хөгжмийн ертөнцид тэр өөрийгөө Марианжи нэрээр танилцуулдаг байсан. Тэр Москва хотод боломжийн амьдралтай гэр бүл төссөн юм байна. Мариягийн хүмүүжилт хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь аав нь байсан гэдэг.
Түүний аав нь эмч мэрэгжилтэй хүн. Мэдээлэлээс харахад болохоор тэр охиндоо сайн боловсрол баттай түшиг тулахур мөөрийнхөө замыг сонгох боломжийг өгөхийн төлөө бүхнийг хийсэн юм байна. Мария бүр хоёр өөр дээд сургуулийн дипломтой, нэг нь дизайны чиглэлээр, нөгөө нь эдийн засгийн чиглэлээр. Гэхдээ тогтсон цагийн хуваарьтай оффист суудаг энгийн ажил хийх төрлийн хүн бол Мария байгаагүй. Тийм болохоор Мария өөрийнхөө амьдралын хэв маягийг илүүтэй тийм бүтээлч байдал, сүнслэг практик руу төвлөрүүлсэн юм байна. Энэ нь ч өөрийнх нь Instagram руу ороод харахад бүр мэдрэгдчихсэн. Оюутан байх үеэсээ л тэр хөгжимтэй холбогдсон Марианжи нэрээрээ 2022 оноос эхлээд дуунуудаа гаргаж эхэлсэн байсан. Түүнийг заримдаа рэп буран бүтээлч гэж тодорхойлдог байсан ч өөрөө нэг төрлийн жанрт бол баригддаггүй, илүү туршилтын шин чиглэлийн хөгжмүүдийг хийж бүтээхийг оролдож байсан. Түүний бүтээлүүд өргөн хүрээнд тийм ч их танигдаагүй, гэхдээ энэ төслөө нухацтай авч явдаг, илүү сэтгэлээсээ юм хийдэг байсан нь харагддаг. Видео клипүүдийг хүртэл мэргэжлийн багтай хамтран хийдэг, продюсертэй ажилладаг байсан нь харагдаж байгаа. Гэсэн ч хөгжим түүнд доктортой орлогыг бол авчирч чадаагүй юм байна. Тиймээс Мария өөрийн урлагийг ашиглан орлого олох өөр аргыг хайж эхэлсэн байдаг. Тэр акрил будгаар том хэмжээний зураг зураад бүтээлээ Instagram-аараа дамжуулаад худалдан авагчдаа санал болгодог байсан. Түүний хувьд зураг гэдэг зүгээр ч нэг чимэглэл төдий бол биш. Тэр үүнийг өөрийн дотоод мэдрэмж, сэтгэл зүйн байдлаа илэрхийлэх нэг хэлбэр гэж үздэг байсан. Ер нь лаа хасаагаад нэлээд төвлөрөөд бараг онгод сахиустай мэт болж байгаа л уран бүтээлээ хийдэг байсан нь харагдсан. Амьдарч байсан орчин нь хүртэл түүний энэ дүр төрхийн нэг хэсэг болсон. Байрных нь орцон хүртэл нэлээд онцгой, бүтээлч хэв маягтай байсан нь хөршүүдийнх нь анхаарлыг ч татдаг гэж. Яг түүний гэрийн хаалганд бүртэл үүний тод жишээ байсан. Үүнээс гадна Мария орлого олох бас нэг чиглэлтэй байсан юм байна. Тэр Telegram дээрээ ой модны шулам нэртэй сууг ажилуулад хувийн зөвлөгөө, сэтгэл зүйн болон харилцааны чиглэлийн практикууд санал болгож хүмүүстэй харилцдаг гэж. Тэр тарот хөзөр, харилцаа, дотоод өвдөл, салалт зэрэг сэдвүүд дээр ажиллаад хүмүүсийн асуудлыг өөртөөгөө илэрхтэн туслах байдлаар тайлбарладаг тийм зөвлөгөөг үзүүлдэг гэж. Товчондоо тэр зөвхөн зөвлөгөөч биш, хүмүүсийн дотоод асуудлыг ойлгох гэж оролдож, шийдэх оролдлого, гарц гаргалгааг зааж өгдөг тийм үйлчилгээг үзүүлдэг байсан юм байна. Гэхдээ түүний өөрийнх нь бичвэрүүдээс харахад болохоор энэ бүхэн нь цаанаа нилээд имзэг, дотоод зөрчилтэй хүний дүр төрхийг харуулж байгаа. Мария сэтгэл хөдлөлийнхөө ойр харилцаанд нэг тийм төвхтэй айц төрдөг талаарч бичиж байсан байгаа. Тэр салалт, харилцааны төгсгөл, хүний хоорондын хамаарлын талаар их бичдэг байсан. Мөн бодит байдал дээр ч энэ бүхнийгээ өөр дээрээ даван туулах нь амаргүй байсан тухайгаа ч хуваалцдаг байсан. Өмнө нь тэр гэрлэж байсан төвхтэй энэ гэрлэлтний ойролцоогоор 3-4 жил үргэлжлэснийхээ дараа салалтаар дууссан юм байна. Салалтынхаа дараа тэр өөрийгөө дахин босгох гэж оролдоод илүү нээлттэй амьдралын хэв маяг руу орсон ч гэсэн дотоод хоосрол нь бүрэн бол арилаагүй. Энэ үе шатандаа тэр шинэ хүнтэй уулзрах, жихэн ойр дотны харилцаа хайх хэрэгцээтэй байсан гэж ойр дотныхондоо ярьж өгч. Ийм нөхцөл байдалтай Мария нөгөө Михаил гэдэг залуутай танилцсан юм байна. 2025 оны 100 буюу одоогоос яг 1 жилийн өмнө тэд танилуудтайгаа хамт оролцсон нэг клубийн үдиршлэг дээр уулзаж танилцсан байгаа. Мария спорт, ялангуяа тулааны спорт болон MMA сонирхдог бүсгүй байсан. Тийм болохоор зарим холимог тулааны тэмцээнүүд дээр оролцож уран бүтээлээ толилуулдаг байсан юм байна. Тийм спортын арга хэмжээнд өөрийнхөө бүтээсэн дуунуудыг дуулаад явж байх үедээ Мария яг өөрийгөө байх ёстой газараа байгаа юм шиг л мэдэрдэг байсан тухай ойр дотных нь ярьсан байдаг. Тийм ч болохоор Михаил түүний анхаарлыг маш татсан. Яагаад гэхээр спортоор хичээлдэг, тулааны спортын тамирчин бас дэжгүй царай тустай байсан болохоор түүний анхаарлыг татчихсан. Одоо зурган дээрээс нь ч гэсэн та бүхэнд харагдаж байгаа. Мария шиг байнга дотоод дуу хоолойгоо сонсож, дотоод ертөнцтэйгөө тэмцэлдэж явдаг байсан тийм эмэгтэй хүний хувьд Михаил шиг ийм ширүүн төрхтэй, илүү зөрөгтэй, гаднаасаа тийм эрэгтэйлэг харагдчихсан ийм залуу сонирхлыг нь татсан байгаа. Ингээд дудалгүй болдож эхлээ. Дараа нь Мариягийн Голнява дүрэгдэх байранд нь хамт амьдрах болсон юм байна. Эхэндээ тэр байдал нь бол тэдний хувьд шин сонирхолтой үе байсан. Ер нь хосууд эхэндээ бол их сайхан байдаг штеп. Ингээд Мариягийн хувьд найзуудтай ч хүртэл Михаилыг амьдралынх нь шинэ хуудсыг эхлүүлж байгаа хүн гэж тодорхойлж ярьдаг байж. Харин Михаилийн хувьд бол гаднаасаа харагддаг шигэ тийм энгийн ойлгомжтой хүн бол байгаагүй юм байна. Түүний ард огт өөр түүх нуугдаж байсан. Михаил Смирнов 22 настай, Курган хотоос гаралтай нэгэн. Олон бүс нутгаас Москва руу ирдэг залуусын лайлаар тэрч бас том хотод өөрийн байр сууриа олохыг хүсэж ирсэн тийм залуу. Ингээд тэр Москвад ирээд нэгэн дээд сургуульд орсон. Спортын суйртай байсан болохоор илүү
спорт руу чиглэсэн сонголтыг хийж суралцсан байна. Гэхдээ тэр зам дээр болохоор удаан тогтоогүй. Сургуулаач удалгүй орхичихсан. Түүнийг мэддэг байсан хүмүүсний ярьснаар болохоор хичээл дэг журам гэхээсээ илүүтэй Москвагийн шөнийн амьдрал түүнийг илүү татаж байсан юм байна. Үдэшлэг, найз нөхөд, архитарс, эрх чөлөөний мэдрэмж нь сургуулаас ч илүү чухал болж хувирсан. Гэсэн ч Михаил спортоо бол орхиогүй. Тэр багасаа л тулааны спортоор хичээлж байсан болохоор энэ тал дээр чадвартай амжилт гаргаж явсан юм байна. Тэр булаад нэртэй клубт бэлтгэл хийж тэмцээнүүдэд оролцдог байсан. 2024 оны хавар 86 кг-ийн жинт тэр авраг болсон. Мөн рингэн дээрх зургууд дээр тэр гараа өргсөн, медальтай, өөртөө ихтгэлтэй залуу юм шиг харагдаж байгааз. Тийм ч болохоор тэр спортын хүрээлэл дундаа байхдаа өөрийгөө ялж чаддаг хүчтэй хүн гэдгээ мэдэрдэг байсан нь харагдаж байгаа. Гэхдээ спортын хувьд бол тэмцээн дээр ялах бол нэг хэрэг, харин олон жил дэг журамтай амьдрах, бэлтгэл, хариуцлага, эргэн тойрныхонтоо ч гэсэн зөв зохистой харилцах бол жинхэнэ спортоор олж авах жинхэнэ ялалт байдаг гэж боддог. Михаилын хувьд бол энэ тал дээр бол асуудалтай байсан. Тэр спортын систем, сургуулийн орчинд ч тогтож чадаагүй, ер нь тийм төлбөргүй хүн байгаа. Хоёуланд нь боломж байсан ч гэсэн тэр аль алинд нь бүрэн тууштай байж чадаагүй. Түүний эргэн тойрны хүмүүсийн ярьснаар бол тэр илүү шоужин амьдралдаа дуртай, арх бүр зарим төрлийн бодисыг ч гэсэн хэрэглэж байсан гэсэн түүх байгаа. Яг уу бүрэн донцсон гэсэн үг биш гэсэн амьдралын хэв маяг нь докторгүй, замбраагүй тийм чиглэл рүүгээ илүүтэй хэлбэж гисэн. Сургуулаа орхисныхоо дараа тэр үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч үзэж байсан юм байна. Энэ ажил нь түүний хувьд хурдан мөнгө олгох, Москва тогтох боломж мэт санагдаж байна. Урт хугацааны карьер биш гэсэн богино хугацаанд бол ашиг олох оролдлогыг бол хийж байсан юм байна. Ингээд 2026 оны 1-р сард одоогоос 6 сарын өмнө тэр 500 мянган рублийн орлого хүсэж байгаагаа хүртэл өөрийнхөө CV-н дээр бичсэн байдаг. Өөрийнхөө тухай тодорхойлохдоо ажил хэрэгч нийтэж хариуцлагатай бүтээлч хүн гэж тодорхойлсон байсан. Гэхдээ цаашдын бодит байдал нь энэ өөрийг нь дүрсэлсэн байдлаас бол нэлээд өөр байсан нь аажмаар тодорч эхэлж байгаа. Мария ч гэсэн Михаилыг анх таньж мэдэж байх үедээ ирээдүйдээ хүчтэй амьдралд амжилт гаргаж чадах залуу юм байна гэж харсан гэдэг. Ингээд ч тэр Михаилтай харилцаагаа үргэлжлүүлж энэ харилцаандаа хичээж байсан байгаа. Мария энэ харилцаагаа олон нийтийн сүлжээнд яг л төгс дулаан шинэ эхлэл юм шиг л харуулж байсан. Хамтдаа ахуулсан бичлэгүүд, тэврэлт, хайр дүүрэн тайлбарууд одоо ч гэсэн Мариагийн Instagram дээр бичээтэй үлдсэн. Гаднаас нь харахад бүх зүйл яг л шинэ амьдрал эхэлж байгаа мэт төгс хосууд. Гэхдээ энд нэг маш хүчтэй зөрчил илэрсэн. Мария өөрөө сошиал орчиндөө маш нээлттэй, дотоод мэдрэмжээ ер нь нуудаггүй, ил тод хуваалцдаг хүн байсан юм байна лээ. Хэрвээ Мариагийн ярьдаг шиг тэдний харилцаа үнэхээр сайхан байсан бол тогтмол бас хосуудынхаа бичлэг, постуудыг оруулаад явах байсан байх. Гэхдээ тэдний хоорондын бичлэг нь 2025 оны 100 буюу 1 жилийн өмнөх л пост байсан. Бусад постуудыг нь шалгаад үзгээр дандаа өөртөө холбоотой зураг бичлэг байсан гэхээр тэдний харилцаа бас яг ярьдаг байсан шиг гал халуун байгаагүй байх гэж харагдаж байгаа. Тэр сүүлийн хосын бичлэгэн дээрээ бол тэд тэврэлдээ зогсоод доор нь Thai boxing завсарлагаар хаа нэгтэй гэсэн тайлбар бичигдсэн байсан. 2025 оны сүүлчээр өнгөрсөн үйл Мария дагагчдаа хандаад би хайртай хүнтэй болсон гэж мэдгдсэн ч түүний нэрийг хүртэл дуртаагүй. Ердийн үедээ амьдралаа нээлттэй хуваалцдаг байсан хүний хувьд энэ харилцаа яагаад ийм хаалттай байсан нь хожимол тодорхойлсон. Тэдний харилцааны нөгөө талыг сошиал сүлжээнээс биш харин хөршүүдэн боддоор харж байсан юм байна. Мария өмнөх шигээ бүх зүйлийг найзуудтай дэлгэрэнгүй ярихаач болжчихсон гэдэг. Харин Михаилыг түүнтэй хамт амьдрахаар гэрт нь ирснээс хойш тэдний хадны цаанаас байнгын маргаан орилго дуу сонсогддог болсон. Энэ нь хаяа нэг тохиолддогч маргаан биш бүр аажмаар өдөр тутмын үзэгдэл болж хувирсан байгаа. Хөшүүдийнх нь ярьснаар тэдний хэрүүл заримдаа бүр маш хурц удаан үргэлжилдэг байсан гэдэг. Бүр төвчгэд хэцүү хэмжээнд хүрдэг ямар сайндаа л нэг өдөр алчих үедээ гэж боддог байсан нь дараа нь бүсгэг амиа алдсны дараах мэдүүлэг дээр гарч ирсэн. Хөшүүдийнх нь хувьд сонсоод чимээгүй байгаад байсан юм уу гэхээр бас үгүй. Хизээ нэг өдөр би энийг гимтээчгүй гэж айсан тэр айдснаасаа болоод цагдаа дуудаж байсан ч дараа нь илүүлсэн. Тэгтээ бас ганц Михаилаас болоод байгаа мó гэхээр үгүй. Бас бүсгүүдч учир байсан юм шиг байгаа. Яагаад гэхээр хөшүүдийнх нь ярьснаар Михаилаас өмнө өөр эрэгтэй хүмүүстэй гэртээ байхдаа ч гэсэн тэдний гэрээс маргаан ер нь бараг л үргэлж сонсогддог байсан юм байна. Өмнөх залуучуудынхын хувьд тэр залуучууд нь бол өөдөөс нь нэг хорлоод байдаггүй төвчдөг. Харин
Мария л ер нь нэг орилж хашгирч байгаа, ууралж хэрэлдэж байгаа нь хуршүүдэд нь сонсогддог байсан. Харин Михаил ирснээс хойш бол байдал өөрчлөгдсөн. Эрэгтэй эмэгтэй хүний орилдож байгаа илүүтэй сонсогддог болсон юм байна. Михаил илүү хурдан уурлаж, илүү чанга, ширүүн хариу өгдөг байсан гэж хуршүүд нь ярьсан. Ингэснээр тэдний маргаан зүгээр нэг ахуйн зөрчилж биш илүү аюултай уур амьсгалтай болж хувирсан байгаа. Хид хідэн удаа цагдаад дуудагдаад нэг удаа нь Михаил шууд би чамааг арлан шүү гэж хашгирсан тохиолдолч гарсан байдаг. Сүүлчийн дуудлагын дараа тэр хуршүүдийн нэгтэн таарад хин цагдаа дуудсан бэ гэж асууж шалгааж байсан ч тохиолдол байдаг. Ер нь тийм нэг эрсдэв төрлийн залуу юм шиг сонсогдоод байгаа. Ингэжэл тэдний маргаан нь гэр доторх маргаан байгаач болоод гатан орчинд хүртэл дарамттай болж ихэснийг харуулж байгаа. Гэсэн ч Мариагийн хувьд болохоор энэ бүхнээ олон нийт сошиал сүлжээндээ бол бараг гаргадаггүй, харин хуршүүд нь л мэдэж байсан. Тэр өөрийгөө хохирогчийн дүрд оруулаад хувийн амьдралынхаа асуудлыг сошиал дээрээ, стори дээрээ постлоод байдаг тийм төрлийн хүн бол биш. Зүгээр өөр төрлийн илүү урлагийн, илүү сүнслэг тийм төрлийн постууд харагддаг. Тэгсэн ч гэсэн дотоод ертөнцид нь бол зөрчил аажмаар хуримтлагдаж байсан нь бол тодорхой. Нэг талдаа тэр хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй, дотоод асуудлыг задлан тайлбарлаж зөвлөгөө өгдөг тийм ажилтай байсан бол нөгөө талдаа өөрийнх нь амьдрал яг ижил нөхцөл байдлыг даван туулж чадах хэсэг нь өөр асуулттай тулгарчихсан байсан нь одоо харагдаж байгаа. Мариагийн хувьд хүний сүнс, хүний дотоод ертөнц рүү чиглэсэн сонирхолтой тэрүүгээрээ ч ажиллаа хийж явж исэн бол Михаилийн хувьд харин тис өөр үзэл бодолтой хүн байсан юм байна. Түүний хувьд энэ бүх сүнслэг, эзотерик чиглэлийн зүйлс нь ойлгомжгүй тэнэг юм шиг санагддаг, бүр заримдаа бухимдал төрөмлөм санагддаг байсан гэж ойр тойрны хүмүүстэй ярьдаг байсан гэдэг. Ингэснээр хоёр өөр ертөнцтэй хүмүүс нэг дор амьдрахаар зөрчил нь улмал нэмэгдэж байсан баг. Ерөнхийдөө бол Мария өөрийгөө уран бүтээлч, утга учиртай, сүнслэг амьдралаар амьдарч байна гэж үздэг байсан бол Михаил илүү газар дээрээ буусан, бодит амьдрал төвлөрсөн хүн байж. Хиндэ энэ ялгаа нь тэднийг таталцуулах хүчин зүйл мэт эсрэг юм шиг санагдаад байсан ч гэсэн өдөр тутмын амьдралд энэ нь ингэж аажмаар уур бухимдал маргаан болох шалтгаан болж хувирсан. Ингээд 2026 оны хавар тэдний амьдрал нэгэн чухал үйл явдал босно нь түрүүн хэлснээр Мария жирэмсэн болсноо мэдсэн. Мариагийн хувьд гэр бүлтэй болох хүсэлтэй байгаагаа өмнө нь ч хүмүүст ярьж байсан болохоор түүнд шинэ боломж мэд санагдсан гэдэг. Гэхдээ тэдний харилцааны суурь нь аль хэдийн тийм докторгүй хэврэг байсан болохоор хэдий жирэмсэн болсон ч гэсэн энэ нь тэднийг дотн болгох биш улмал хагаралдуулсан. Байнга давтагддаг байсан нөгөө маргаан, орилдон, үл ялгалцал цагдаад дуудлага өгөх хүртлээр хурцддаг байсан нөгөө харилцаагаа шийдээгүй байжээж хүүхдтэй болчхоор тэдний хувьд цаашид харилцаа нь сайхнаар төсөөлөгдөггүй. Одоо тэдний өмнө нь зүгээр л нэг салж болох байсан харилцаач биш, харин хүүхдийн өмнө хариуцлага хүлээх, ирээдүйдээ илүү айц төрүүлэм шийдвэр гаргах шахалц юм шиг тийм нөхцөл байдалд орчихсон байгаа. Яг тэр жирэмсэн болсныхоо мэдсний дараах нь тэр өөрийн блогдоо юу ч үлдэхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн ихний алхам байдаг. Дууссан бол дууссан гэж бичсэн бичвэрийг оруулсан байдаг. Тэгэхээр жирэмсэн болсон гэсэн мэдээг сонссны дараа тэдний харилцаа таагүй байсан болохоор Мария ингэж шийдвэрээ гаргасан байсан баг. Удалгүй тэр найздаач Михаилыг бүх сошиал сүлжээнээсээ блоклсон гэж хэлж байж. Энэ үйлдэл нь ч зөвхөн нэг тийм ууран дээр тулгуурласан ч зүйл биш, үнэнгээсээ зайгаа барих гэсэн бодит оролдлого байсан нь харагддаг. Гэхдээ бодит амьдрал дээр ихэнхдээ хосууд хэсэг хугацаанд бие бинийгаа блоклоод муудалцдаг ч гэсэн тэр бүр тэгээд шууд бол дуусчихдаггүй. Ялангуяа тэднийг холбож байсан өөр зүйл нь төрөх гэж байгаа хүүхэд байсан болохоор бүрч амархан дуусчихгүй байсан баг. Ингээд хэрэг болсон өдөр рүү очицгоо. 2026 оны 6 дугаар сарын 4-ний шөнө хотоогоос 10 хоногийн өмнө Михаил эхлээд бол шууд Мариагийн байр руу очичхоогүй тэр найзуудтайгаа бааранд гадуур суугаад арх уусан байгаа. Ингээд үүрээр тэр шал согтуу сэтгэл санаа нь тогтургүй уур бухимдал, бүтлгүүтэл, өр зээл, хатаа чөтөөгээд нөгөө дотор нь хуримтлагдсан бүтлгүү бүх зүйл нь хуралдчихсан байдалтайгаар согтуу Мария руу очсон. Ер нь хосууд муудалцаараа согтуу үедээ ярилцах гат ч юм уу нэг тийм үйлдэл гаргадаг та. Михаилийн хувьд 10 хоногийн өмнө яг тийм байдалтайгаар Мариагийн гэрлөө үүрээр очсон юм байна. Тэр Мариагийн гэрийн хаалгыг тогшоход бол Мария онгойлгож өгсөн. Яг яагаад онгойлгосон нь бол тодорхой биш. Магадгүй согтуу хүүхдийнхээ эцэг болсон хүнийг өрөвцөн байж болно. Хэдий гаднаас салъя гэд байгаа ч гэсэн нөгөө хайртай хамт амьдарч байсан хүн нь хүрээд ирэхээр ихэнх эмэгтэйчүүд хаалгаа онгойлгоод ер нь оруулчихдаг. Гэхдээ Михаил орж ирээд шууд унтаад өгөөгүй. Тотогш ормогцоол тэдний хооронд дахиад л нэг удаа өмнөхтэй ижил хэв маягийн маргаа эхэлсэн юм байна. Энэ удаагийн маргаан нь маш богино хугацаанд хүчтэй хурцдсан. Удалгүй байдал гар зөрүүлэх хэмжээнд хүрээд хуршүүд чанга орилго чимээг сонссон байдаг. Энэ удаагийн тэр орилго чимээ нь болохоор өмнөхөөсөө маш өөр байсан. Яагаад гэхээр нэг удаа маш богино хугацаанд айц дүүрэм тийм байдлаар
орилсон чимээ сонсогдоод чив чимээгүй болчихсон. Гэхдээ харамсалтай нь энэ нөхцөл байдлыг хуршууд нь нөгөө өмнөх ердийн хэрүүлэн байна гэж бодоод орхичихсон. Өмнө нь олон удаа сонсож тассан дуу чимээ байсан болохоор хинч тэр дор нь цагдаа дуудахыг бодоогүй юм байна. Миний хувьд энэ байдал нь энэ түүхийн хамгийн харамсалтай мөчүүдийн нэг юм шиг санагдсан. Тусламж дуудаагүй тэр хэдхэн минутын чимээг хинч жинхэнэ аюултай нөхцөл байдал гэж мэдэж чадаагүй. Тэгээд өөр зүрийн цаг байсан болохоор хүмүүс ч юу унтаж байсан баг. Тэгээд нойрон дундаа орилсон чимээ гараад дахиж сонсогдоогүй болохоор тоохгүй орхичихсан. Ингээд өргөжлүүлээд ердийг шигээл наамжийн болчихсон болохоор хөвшрүүд нь тоогоогүй юм байна. Хинэн ч тэр мөчийг эцсийнх байж магадгүй гэдгийг төсөөлөгүй. Ингээд өглөө болоод Михаил сэрсэн. Тэр орон дээр хэвтэрч байсан Мария руу хараад нэг л өөр зүйл болсныг шууд ойлгосон гэдэг. Ингээд тэр доороо цагдаад дуудлага өгсөн нь тэр. Цагдаа нар ирэхэд дүр зураг хачин тайван байсан. Хүчтэй тэмцэл болсон гэхээр эвдэрсэн зүйл бараг байгаагүй. Мария орон дээрээ энгийн л хувцастайгаа хэвтэрч байсан. Яг л зүгээр унтаад амарчсан хүн шиг. Гэхдээ шинжээчдийн анзаарсан зүйлс нь өөр байсан. Бичлэгийнхэнд хэлсэн шиг түүний гуйн дээр хөхрөлтүүд үлдсэн байсан ч гэсэн Швецнийх нь зузаан давхаргаас нь болоод зарим нь бүдэг харагдаж байсан байгаа. Хүзүүн дээр нь харин ил харагдах боомлсон мөр бараг үлдээгүй байсан нь энэ хэргийн хамгийн хачирхалтай шинжүүдийн нэг болсон. Албан ёсны хувилбараар бол хэргийн явц нь маргаан ширүүцээд архины нөлөөнд ор нөхцөл байдал хяналтаас гараад Михаил Марияг боомлсон гэж үзсэн. Гэхдээ хамгийн хачирхалтай зүйл нь энэ явдлын дараа болсон зүйл нь тэр энэ нөхцөл байдлаас зүхтаачгүй тусламж дуудаа харин зүгээр нөгөө орон дээр Мариягийн хажууд унтчихсан байсан явдал. Өглөө нь л сэрээд болсон явдлыг ойлгох мөцөөл цагдаа дуудсан. Эхний мэдүүлгүүд дээрээ тэр болохоор согтуу байсан яг юу болсныг ойлгоогүй гэж хэлсэн байсан да. Мария өмнө нь ухаан алдаах, бие муудах тохиолдол гардаг байсан гэж тайлбарлахыг оролдсон ч мөрдөн байцаалтын хувьд энэ нь тийм логиктэй бодиттой тайлбар болж чадаагүй. Ингээд түүнийг баривчлаад явсан 2026 оны 6 дугаар сарын 6-нд одоогоос 8 хоногийн өмнө түүнийг цагдаа хорих шийдвэрийг гаргасан юм билээ. Анхан шатны хугацааг нь 1 сар 30 хоногоор тогтоогоод 8 дугаар сарын 4 хүртэл хорихоор болсон. Шүүх хүрэл дээр хамгаалалт талаас өөр төрлийн хөнгөн арга хэмжээ авах хүсэл гаргасан ч үүнээс нь бол татгалзсан хэргийг жирэмсэн эмэгтэйг санаатаагаар хөнөөсөн гэсэн хүнд ангиллаар шалгаж эхэлсэн юм байна. Энэ дүгнэлт нь болохоор хамгийн дээд хэмжээнд хүрэх ял шийтгэлийн үндэс болж өгч байгаа. Энэ хэрэгтэр хамгийн том асуулт үлдсэн нэг зүйл байгаа нь тэр Мариягийн жирэмсэн байсныг мэдэж байсан уу гэсэн асуулт. Энэ асуултын хариул эцсийн ял шийтгэлийн чигийг бүрэн тодорхойлох юм байна. Тэгээд бас Михаилийн хувьд үнэхээр хэрэг үйлдэснээ санахгүй байгаа юу? Эсвэл жүжиглээд байгаа юу гэдэг сонин санагдаж байгаа. Мөн хэтрүүлэн уух нь ийм аюултай байдалд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй. Ингэж Михаил гэдэг залуу санаатай бөгөөд санаандгүйгээр өөрийн хайртай байсан эмэгтэй болон хевлийдэх үрийг нь үгүй хийчихсэн юм байна. Мариягийн хувьд бусдад хил хязгаар тогтоох тухай ярьдаг байсан бол эцэст нь ингэж түүний хил хязгаарыг хамгийн ойрын хүн нь давсан нь ил болсон. Энэ түүхийн хамгийн аимшигтай хэсэг нь зөвхөн нэг хүний үйлдэлж биш, хэтэрхий олон хүн ердийн зүйл юм шиг бодоод өнгөрсөн тэр мөчүүд байсан байж магадгүй. Хэрвээ хэн нэгний харилцаанд хүчир хийлэл, айдас эсвэл хяналтаа алдаж байгаа шинж тэмдгийг харвал дуугүй өнгөрөх нь хамгийн аюултай сонголт ч байж магадгүй. Заримдаа ганцхан дуудлага, ганцхан асуулт та зүгээр үү, чи зүгээр үү гэдэг үг хүний амьдралыг өөрчилж чаддаг. Өөрсдөө ийм нөхцөл байдал байгаа бол чимээгүй төвчгөн шийдэл биш гэдгийг санах хэрэгтэй. Тусламж авах эрх үргэлж хүмүүст байдаг. Бас альва асуудлыг ингээд болчихондоо гэд бодоод орхичих нь аюултай нөхцөл байдал руу оруулдаг гэдгийг энэ хэрэг харуулж байна. Ингэж одоогийн байдлаар Михаил 8 дугаар сарын 4 хүртэл хоригдож байгаа. Түүнээс цааш шүүхийн шийдвэр гарч хэр хэмжээний хорих ял оноох нь тодорхой болно. Ингэж л 10 хоногийн өмнө Орос улсад нэгэн эмэгтэй ам тасарсан байдаг. Та бүхэн өнөөдрийн бичлэгийг сонсоод юу гэж бодсон талаараа сэтгэл хэсэгт хуваалцаарай. Суугаа сонсдог дэмжиж байгаа бол сэтгэлээ үлдээвэл надад бас дараагийн бичлэгүүд дээр суух урам зориг төрдөг. Мэдээж бичлэгүүдээ илүү нийгэмд сэрэмжлүүлэг болох үүднээс бэлтгэн хүргэж байгаа гэдгийг санаарай.